нөгөө цууд болохоор нохоо золдож Монголын төрийн өмчт аж ахуй нэгжүүд дээр бэд томилохоор бэдүүд нь баяждаг эсвэл улаан намын цагаан байрныхын сонгуулийнхаа мөнгийг хийдэг нэг тод жишээ нь л юм. Тэгээ одоо энийг хүчингү болгоёгээд орж ирж байгаа санаачилж байгаа цэнгүүн гишүүнд бас талархал илэрхийлье. Ер нь бол энэ тогтоолын төслийг дэмжиж байгаа. Тэгээ ер нь Эрдэнэт үйлдвэр Эрдэнэс 5-7 Монрос гэдэг энэ Монголын тухайн үеийн Монголыг чирж явдаг байсан тоотой эдэн компаниуд дээр бэд томилогдоод ямар үр дүнд хүрсэн талаар бас нэг тайлбар мэдээлэл байвал нэг товчхон өгөөтөрөө гэж байгаа. За ер нь бол төрд ямар нэгэн байдлаар бизнес эрхлээд иж болохгүй, дуртай үедээ очиж хулгай хийдгээ гэдгийн одоо сонгодог жишээ энэ бэтээр илэрхийлэгдэж гарч байгаа. Үе үед гарч исэн. Тэрийн төрийн өмчийн хороо, төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар энэ ажлын хэсэгт орсонд нь бас талархаад байна. Яагаад тэгэхээр би нэг хоёр асуулт асуух гэсэн юм аа. Бэд томилогдоод гарсан одоо хариуцлагагүй одоо үр дүнд нь хариуцлага хүлээж исэн хүн байна уу гэж нэгдүгээрт. Хоёрдугаарт нийт үнийн дүнтэй нь холбоотой одоо энэ бэд очоод хэдийн хэмжээний одоо үнийн дүнтэй асуудал шийдэж ямар үр дүнд хүрж исэн бэ гэдэг талаар тодорхой хариултууд өгөөч гэж нэг хоёр асуулт. Энд хариулт авъя. За гишүүний асуултанд хариулъя. Төрийн өмчийн боловсруулалтын газрын төрийн өмчийн хөтөлбөр зохицуулалт хэлтсийн дарга Баяр Эрдэнэ. За ер нь бол нэр бүхий 6 компани дээр одоо бүр эрх төлөөлөгч томилох, за онцгой дэглэм тогтоох юм асуудал өнгөрсөн хугацаанд бол хийгдсэн. Тэгээд тухайлбал Эрдэнэт одоо Монгол Рос Цэвтмэт ХХК төрийн өмчт үйлдвэрийн газрын зохион байгуулалтанд оруулаад за тухайн үед бол одоо засгийн газрын 2019 оны 103 дугаар тогтоол, за төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 4-р сарын 20-ны өдрийн 9-р тогтоолоор Мөнх бат гээд хүнийг бол томилсон. За энэ бол бэд томилох одоо процессор биш, зүгээр төрийн өмчт үйлдвэрийн газрын захирлыг томилох хэлбэр ингээд явсан байгаа. За тэр мөнх бат захирал бол үндсэндээ энэ онцгой байдал тогтоосон одоо хугацаанд бол 4 жил одоо энэ үйлдвэрийн газрыг удирдах ажилласан байдаг. За энэ одоо нийт улсын төсөв төлрүүлсэн татвар хураамжуул тухайн одоо онцгой байдлын тогтоохын өмнөх жилээр 2018 онд нэг 12.3 тэрбум байсан. За онцгой байдал тогтоосон жил 28.7 тэрбум болсон. За онцгой байдал тодорхой хугацаанд үргэлжилсэн буюу 2020 онд бол 38 тэрбум төгрөгийг одоо улс орон нутгийн төсөвт төвлөрүүлж байсан байдаг. За онцгой байдлын дараах жил 2021 онд бол 92.2 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байдаг. Тэгэхээр энэ бас нэлээдгүй юм дүр дүн гарсан гэж үзэж болохоор байгаа. За ер нь төрийн өмчт үйлдвэрийн газар энэ зохион байгуулалтанд орсноор бол жишээ нь Монгол Рос Цэвтмэт дээр төлөөлөл удирдах зөвлөлийн бүтцгүй. За гүйцэтгэх удирдлагын баг үйл ажиллагаа хэрэгжүүлээд явж исэн. За одоо яг очоод бол ажлын хариуцлага тооцсон байдлаар бол хүмүүс чөлөөлж барайгүй, бүтцийн өөрчлөлтөд тодорхой хүмүүс чөлөөлөгдсөн асуудал байгаа. За Эрдэнэт үйлдвэр мөн адил. Ер нь бол бас их хурлын 23 дугаар тогтоолоор 2017 онд энэ улсын одоо төрийн өмчт үйлдвэрийн газрын зохион байгуулалтанд оруулах шийдвэр гараад за 2019 оны 102 дугаар засгийн газрын 102 дугаар тогтоолоор за Эрдэнэт үйлдвэрийг бол төрийн өмчт үйлдвэрийн газар болгон өөрчлөн зохион байгуулсан. За ингээд энэ онцгой байдал тогтоосон шийдвэр үндсэндээ засгийн газрын 2019 оны 91-р тогтоолоор хэрэгжээд 2019 оны 3 сарын 6-наас 2019 оны 9 сарын 6 хүртэл явсан. За энэ үед бол бас тус үйлдвэрийн газрын захирлаар засгийн газраар баталсан дүрмийнхэндээ бол бадам сүрэн гээд захирлыг томилоод ингээд тухайн процессын засуугааг юм аа. Их хурлын дарган дээрээс анхаарч өгөөрэй. Зөвхөн үнийн дүн хариуцлага хүлээсэн хүн байна уу гэж асууж байгаа. Тэгээ ер нь бол одоо яг ерөнхий сайд төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга цэнгэл дарганаар ийм улсууд ажилд ийм хариуцлагагүй хандаад эн чинь тухайн үеийн одоо Бүгд найрамдах Монгол Ард улсын засгийн газраас гаргасан тогтоол төрийн өмчтэй холбоотой асуудал орж ирээд байгаа чинь энэнтэйгээ холбоотой судалгаа хийчихээг бол улсын хурлын чуулганд орж ирж байна гэдгийг бас цаашид анхаараарай. Тэгээ ер нь
одоо энэ тогтоолттой холбогдуулаад үе үеийн тэр бэтүүдэд ч юм уу хариуцлага тооцох асуудлын дагуулдуулаад оруулаад ирж болох уу гэж одоо энэ санаачилж байгаа бас гишүүнээс асууя. За энэ бүгд найрамд Монгол Ард улсын засгийн газарт эрх олгох тухай хуулийн үндсэн агуулга маань болохоор ер нь бол Монгол улс 1992 онд үндсэн хуулиа батлаад социализмын эдийн засгаас бол чөлөөт эдийн засгийн эдийн засаг руу шилжсэн байгаа. Энтэй холбоотойгоор бид бүхэн маш олон улсын пактуудад гэрээ хэлцээрд орж одоо олон улсын өмнө нь бол хүлээсэн үүрэгтэй. Тэр маань бол хувь хүний эрх чөлөө болон хувийн өмчийг хамгаална гэж заасан байдаг. Тэгтэл энэ хувийн өмчийг хамгаалах болон хувь хүний эрх чөлөө болон хувь хүний халдшгүй байдлыг одоо хамгаалах ёстой үндсэн факта бид бүхэн зөрчиж байгаа илрэл маань энэ хуулийн дээр бол тухайн онц байдал зарласан үйлдвэр болон байгууллага гэсэн нэрийдлэр тэр маань бол дан ганц төрийн өмчт үйлдвэрийн газрууд биш мөн нээлттэй хувьцаат компаниуд ХХК гих мэт байдлаар бол төрийн бас байгууллагууд гээд маш олон төрлийн одоо бүх төрлийн байгууллагууд дээр энэ бэтийг томилох одоо хаалган нээлттэй байгаад байгаа.